Сайхан ад жаргал байна. За өнөөдөр би Мөнгөнгөрийн тэг дээр ирсэн байна. Тэгээ яагаад энэ чинь ирсэн бэ гэхээр би яг энэ 22 оны төвлөрөөндөө эрүүл мэндийн салбар буюу яг эрүүл мэндийн чиглэлээр өөртөө мэдлэг олж авах, дээрэс нь өөрийгөө биеийг үзүүлэх гэдэг маш олон тийм зорилтуудыг тавьсан болохоор Мөнгөнгөртэй хамтарч HMG влогийг та бүхэндээ танилцуулах гэж байна. За ингээд HMG влогийн хамгийн ихний дугаар урьдчилан сэргийлэх үйлчлэгийн талаар би та нартай энэ влогоор танилцуулахаас нь урьдчилан сэргийлэх гэдэг маань яг ямархуу ач холбогдолтой юу бидний амьдралд ямар хэрэгтэй гэдгийг та бүхэндээ энэ влогоор үзүүлэхээс нь яг дэлгэрэнгүй зүйлсийг бүгд дотор орж байгаад үздэг. За ингээд яг Мөнгөнгөрийн төв хаалган дээр нь ирсэн байна. За. За ингээд Мөнгөнгөрийн хаяг бүлээлийн хэсэг буюу одоо цаг авдаг. Тэгээд энэ чинь хувцас үйлдвэрлэдэг хэсэг байна. Тэгээ ийшээ харах юм бол надад энэ айгу гой санагдсан. Анх үйлчлүүлж байгаа хүмүүстэй шууд ингээд дугаараа авчдаг юм байлээ. Тэгээ өчтөр ингээд нөгөө Facebook-ын үзчихсэн чи яг ингэ жоохон тэрнгүүд талаар нь бичсэн байсан. Тэгээ давтан үйлчлүүлэх юм бол энэ хоёр дахь өн дээр нь очиад дараад тэгээ ингээд номероо аваад шууд ингээд үзүүлэх боломжтой юм байна. Яа идэхэд яа хуцаа өгөх шагаа авчихсан. Сайн байна уу? Үүсгэний менежер аян жаргал. Ад жаргал. Хоёул жаргал юм шүү. За манай багцыг сонгохоор ирсэн байна тийм ээ? Тийм. Манайд ингээ 3 төрлийн багц байгаа. Та энэс алийг сонгох уу? Яг ямар багц байгаа юм бол? Ерөнхийдөө нэгдүгээр багц надад орчин сэргийлэх маягаар ерөнхий багцууд байгаа. Хоёр нь яг тэрийгэ бодоод арай нарийн 3 дугаар багц нь бүр нэг хатрын маркагаар бүр нарийн шинжилгээнүүд байгаа. Тийм. Ерөнхийдөө бол юм нарийн шинжилгээнд ер нь бүхэл биеэл үзүүлэх гэдэг. Тийм. Ерөнхийдөө багцын шинжилгээ маань бүтэн өдөр болно. Та үлэн явж байгаа юу? Тийм үлэн явж байгаа. Нөгөө та өөрөө хуцаараа хийдэг. Зар санаадаар дагаа явж байгаа тийм. Хоёул тэгвэл 3 дахь багцаа сонгоо тийм. За тэгээ. Ийшээ явах хоёул бүтэн ажиллаа. Тэр явъя. Оо. Энэ тэгсэн хараа яг модон тэгээ юм цагаан шар өнгөөр гэдэг шүү. Сайн байна уу? 3 дугаар хэсэг нь одоо яг юу хангах одоо ордог вэ? Багцын шинжилгээний нэлээд нарийн шинжилгээ багцууд дээр нэг байгаа тийм. Ингээ багцын шинжилгээнүүд байгаа. Лабораторийн олон шинжилгээнүүдийг нэг дор авч байгаагаа даваа тал байгаа. Хоёул энэчээс эхлээд цусаа авах хэрэгтэй. Цусаа авах шинжилгээнд цусаа авсныхаа дараа хоёул багцын шинжилгээнд авах хэрэгтэй. Цусныхаа хариу яг зүүнээс ч хайдаг байна. Тэгээд за. Баярлалаа. Энэ манай урьдчилан сэргийлэх төв маань сая 12 сарын 17-нд нээлттэй хийсэн. Тэгээд урьдчилан сэргийлгээ үүсэж байгаа хүмүүс маань энэ тархимаар төлөвлөлт гэсэн үг. За хоёлаа лабораторид яваад цусаа авъя. За тий. За бүгдээрээ хамт явъя. Нэг хараа. Энд чинь ингээ бүх тодорхой юмнуудыг ингээ бичээд өгсөн байдаг юм байна. Урьдчилан сэргийлгийн даваа талд нь одоо урьдчилж жил нэг удаа хүн урьдчилан сэргийлгээс хамгаалах хэрэгтэй. Өвдөхөөс дараа биш өвдөхөөс өмнө шат их чухал шүү дээ. Хамгийн нэг манай клиник лабораторид. Энэ хоёр лаборатори шинжилгээ гэсэн. Яа, бид хоёр ингээд Мөнгөнгөрийн хаяг амралтын хэсэг урьдчилан сэргийлэх. Тий. За манай азаа маань лабораторийнхаа шинжилгээг өгчтэй. Жохоо. Одоо хоёулаа багцын шинжилгээнд орно. Багцын шинжилгээнд хайдаг. Одоо хоёулаа хийх яах вэ? За би ингээд дагуулж яваад ийш яв тийш явахэр айгүй амар юм байна. Сайн байна уу? За би ингээд влог хийж явж байгаа. Сайн байна уу? Яа, одоо ингээд үзүүлэндээ. За хоёулаа орон дээр тийш хараад хэлэндээ. Энэ орон дээр үү?
За ийм тоног төхөөрөмжтэй. Ингээд одоо би чи хэвтэн. Зовир байдаг болов. Зовир байгаа юу? Жохон гиз дүүрэн. Аха. Тэгээ хоолны шинэлтэй арай удаа. За гэцээ түмбиг өрөө. За ерөнхийдөө давгүй байна да. Ноцтой нотой янз бүрийн бол алга байна шүү за. Ер нь ингээд жилд хэд удаа яхаа хэвчтэй. За ерөнхийдөө жилдээ өрсөлдөн сэргийлэх зорилгоор бол 6 сартаа жилдээ 1 удаа гэд харуулж болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар зовир илэрсэн тохиолдолд хизээч хамаагүй харуулна. Эхонд бол ямар нэг хор нөлөө гэж байдаггүй учраас тийм хэдэн ч удаа харуулсан болно. Зовир илэрхийл юм бол зовир илэрсэн тухай бүгд харуулж болно. Хүүхэд харуулж болно, жирэмсэн хүн харуулж болно. Тийм. Ямар ч хүнийг ер нь эход харж болно. Тийм. Эход тэгээ ер нь бол дан ганц хэвлий гэдэггүй бамбай, хөх тэгээд янз бүрийн зөөлөн эд, судас гэх мэт янз бүх л зүйлийг ерөнхийдөө эхоогоор бол харж болдог. Ерөнхийдөө бол эхоогоор бүтцийг илүү харж байгаа. Тийм. Аливаа эрхтнүүдийн бүтцийг харна, байршлыг харна, хэлбэр хэмжээний хувьд ямар байна те. Гол нь янз бүрийн хавдар байна уу, янз бүрийн өрсөлийн шинж байна уу гэд. Тийм. Ерөнхийдөө тиймэрхүү бүтцийн хувьд мэдээллийг илүүтэй хөөгдөг байгаа ийм шинжилгээ. Тийм. Зарим тохиолдолд одоо жишээ нь нэлээний хатварлалтай ийм хүмүүс бол 3-6 сар тутамдаа явахад харуулж авах хэрэгтэй байдаг. Би энэ тэнд одоо янз бүрийн юм гарчхад тэрийг бас яхаагаар харж болно. Тийм хөхний яхаа гэж бас хийдэг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань хөхний яхаад бас харуулж авах хэрэгтэй. Хөхөө өөрөө шалгаад янз бүрийн зүйл тэмдэглэл бас яхаад харуулж авах хэрэгтэй. За бамбай яхаа гэж бас хийдэг. Тэгэхээр бамбай дээр бас янз бүрийн бамбай томрох ч юм уу тий эсвэл тийм бамбай хордлогын шинжүүд илэрсэн тийм үеүүд бас яхаа шинжилгээнд хамрагдана. За үе мөчний яхаа бас үе мөчний өвдөлтийн үед хийдэг. Тийм. Яг тэр нөгөө шээс тэмрийн илэрсэн үйлээ тэр тухайн газар нь одоо яхаа гэсэн үг. Тийм өрчлөн сэргийлэх зорилгоор ч гэсэн хийлгэж болно. Өрчлөн сэргийлэх зорилгоор тийм. Сайн өдөр бол бүгдийн манай эмнэлэг дээр тийм бүх төрлийн яхаа хийж байгаа. Эмэгтэйчүүдийн яхаа хийж байгаа. Тийм. Арцна. За одоо хоёлаа хадаатныхаа дорнд орно. Хадаатны дорн нэгээс пизза дорнд орсон. За өстэй мэдгүй. Зам амар юм байлээ. Амар санагдсан. За энэ хоёлаа одоо хадаатныхаа дорнд ичээс хоёлаа готлаа сольно. За. Энийг энэ тавьчих. За. Одоо хадаатад дорндоо л Би энэ чи хаа заавраа хийчих. За. Сайн байна. За хадаад цаасан зөөлөх юм байдгүй. Одоо хоол шингэсэн ороо одоо хийгээд бүрээдэг юм уу? Тэг цанхаагаад идэг гэдэг тийм. Дөрөнгийн шинжилгээнд орж исэн үү? Нэг удаа л орж исэн. Тэгээд жоохон Гайгүй. амар юм билээ. За гайгүй. За энэ хадаатны хоос тавьчих. Хадаатны хоосыг намдаад хийгийн бас дуусруулаа. Зүгээр залууд очаарай. За. Тэгээ суултаа. Сайн байна уу? За би нөгөө эмчинүүдийн солонгоо. Тэгэхээр хоёулаа өнөөдөр одоо эмчинүүдээ л үзнэ. Нүдний талаас зовир байна уу? Хайны жоохон аргаад тэгээд ингээ улаагаад идэв юм байна. Сайн байна уу? За одоо эндээс би өөрөө түр баяртай. Дараагийн чи хамаа хатаа явчих үздэг. За одоо хамраа. Тэг хамраа баг хамгийн сүүлийнх нь ах тий. Тэ энэ ингээ хам. Дараа хатаа ирэх юм чи. Өө за.
За одоо За хоёулаа цусны шинжилгээнийх нь хариу нь ерөнхий бүх шинжилгээнийх нь хариу нь гарсан. үеийн хорт мэд юм уу? Тийм ерөнхийдөө ингээл гарчиж байгаа. Одоо хоёулаа орсон сэргийлэх үйлсийнхаа ерөнхий эмчээр зөвлөгөөг авав. За. Одоо тэгээд зарим шинжилгээ чинь шууд маргааш нь гаргадаг бол энэ чинь шууд өдөртөө гарчдаг юм Манай өдөртөө гарчиж байгаа. За. За зөвлөх эмчээс зөвлөгөөг авав. За. Шууд өдөртөө ингээ хариу гарчдаг юм ээ. Сайн байна уу? Зя. Жигээр болчихоо. Болцоо. За. Өдөртөө гарчдаг биш танах чам. Ахаа тийм шүү дээ. Бүгдээрээ тэгээд өдөртөө багтчихсан. За сууч төрс. За эхлээд даралтаа үзнэ энэ аппаратаар. Энэгээр болохоор зүрхний цохилт хүчил төрөгчийн хэмжээгээ үзнэ. За ингээд тавин сууж байгаараа энэ аппарат нь болохоор биеийн жингийн индекс, жин мөн булчингийн масс, өөхний хэмжээ, усны хэмжээ, өдөр тавх илчлэгийн хэмжээ энтрийг бол нарийн тооцож гаргадаг аппарат байгаа. За ингээд ерөнхий биеийн хэмжилтүүд бол ингээд гарна. За энэ дээр бол хүчил төрөгчийн хэмжээ, зүрхний цохилт хоёр бол хэвэн байна. Өдрийн үзлэг шинжилгээ маань ингээ ерөнхийдөө дуусж байна. За ерөнхийдөө харьцангуй эрүүл гарлаа тийм ээ хоёулаа сайн ярилцлаа. Гэхдээ зарим нэг анхаарах зүйлүүд бас байсан мэдж байгаа бах тийм одоо жоохон өрөвслийн баг зэрэг өөрчлөлтөө өнгө зүрхсэлтэй байна. Энэ чинь бол буруу хоолны дэглэм, амьдралын буруу хэм маяг тийм стресс, ажлын ачаал энтертэй холбоотой. Тэгэхээр энэндээ хоёулаа жоохон эмчилгээ хийгээд үзье. За тэгээд ерөн цаашдаа жилийн дараа яг энэ хугацаанд заавал урьсан сэргийлэх үзлэгтээ хамрагдаарай. Аль болох хүн залуу наснда энэ урьсан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар бол архагийн өвчлөлүүдийг одоо эрт үед нь мэдэж төгс эмчлэх тийм боломжтой байдаг шүү. Одоо зүгээр нэг наад захын жишээ гэхэд хотоодны хавдартай хүмүүсийн Монголд онцлогч байгаа нь 80% нь хожуу шатанд байна шүү дээ. Тийм болохоор одоо хожуу шат гэдэг чинь төгс эмчлэх боломжгүй тэгэл амь насанд эрсдэлтэй байдал үүсч ийн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор хоёулаа жилдээ заавал үзүүлээд ингээд хянаад явъя. Харин тийм ээ би харин зүгээр ингээд эмнэлэгт үзүүлэхээр хэдэн жилийн өмнө үзүүлж ирсэн. Тэгээд нэг шинжилгээ өнгөт цусны шинжилгээ шийсэн шинжилгээ л авдаг. Тийм Тэгэл нэг эмчтэй үзүүлэн нэг тэд хоногийн дараа ирээрэй гэдэг ч юм уу шинжилгээний хариу хаа ирээрэй гэл тэгэл ажилтгтээ өмнө хартаад алга болчдөг. Эсвэл тийшээ ч яав ийшээ ч яав гэл гэдэг. Мөнгө танай эмнэлэг дээр орж ирсэн чинь шууд урьдчилсан сэргийлэх гэсэн нэг ингээд хэсэгтэй. Тэгээ шууд ингээд нэг хүн авуулаад за ийшээ орно тийшээ орно гэл бүр ингээд хөтлөөд аваа гэж ямар даваа талтай юм бэ. Тийм манай төв одоо саяхан байгууллагад ингээд зохицоороо шийдэл явж байна. За баярлалаа. За ингээд дуусчлаа тий. За өнөөдөр ажиллагааны нэгээд амжилттай дуусгасан. Орсон сэргийлэх үзлэгээр ороход ямар сэтгэлтэй? Яг нэг газараа ингээд бүх шинжилгээнүүд нь хамаарцсан болохоор айгүй амар санагдлаа. Тэгээ шинжилгээнийх нь хариу нь өнөөдөр ингээд гарчдаг болохоор бүр амар. Тэгээ ингээд тухтай дээрэс нь өөрөө ингээд одоо ийшээ тийшээ гэж зааж өгч байгаа болохоор одоо амар байгаа байхгүй. Нэг шинжилгээ өгч байлаа. Одоо хайчих болоо яах вэ гэж бодохгүй. Ингээд мэддэг хүнтэй ингээд явж байгаа айгүй гоё ялаа. Баярлалаа. Манайхаа сонгон өөрчлөлтөнд бас баярлалаа. Эрүүл мэндэд цаг зав гаргаж ирсэнд бас баярлалаа. Тийм манай урсан сэргийлэх үзлэг нэг дор төвлөрсөн учраас айгүй амар. Тийм бас энэ өнгө төрх нь айгүй таалагдж байна. Ингээ оронгууд юм модон тэгээд цагаан шар өнгө нь ингээ хүний шууд нүдэнд тусгаар энэ дулаахан мэдрэмж өгөөд тэгээ үнэхээр их баярлалаа. Энэхүү бичлэгээр хамт байсан та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр илүү олон сонирхолтой зүйлсийг үзүүлэх болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.